Сонсогч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. SEO подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаараар бид нэр стартап менежмент буюу монголчууд яриад байгаа энэ шинээр байгуулагдж байгаа компани гэж стартап юм уу те үүсгэн байгуулагч бүх компани юм уу эсвэл технологийн компани юм уу гэж яриад байгаа. Харин нөгөө талдаа дэлхийд даяар томоохон компаниуд ч өөрсдөө стартап гэж яриад. Тэгвэл энэ стартап гэдэг зүйлийг тодорхойлоод байгаа тэр стартап менежмент гэж юу болох тухай өнөөдрийн сэдвээр бид нэр ярилцахаар цуглараад байна. Өнөөдрийн зочин Эрдэнэбат ITEL компани үүсгэн байгуулагч, стартап Монгол төрийн бас байгууллагын мөн үүсгэн байгуулагч ийм залуу байна. За мөн хөтлөгчөөр зол бодрол миний бие лавга жавха оролцголноо. За бүгдэнд нь өдрийн мэнд шин сонин сайхан мэдээллүүд юу байна? За жавхагаас шин сонин мэдээнүүд байгаа та тий. Гадуур их гүйж байгаа хүн. Гэхдээ шинэ содон мэдээлэл бол зөндөл байна л да. Тэгээд ажлууд маань хийгдэж дуусаад үр дүн гарахаар л одоо хуваалцъя да. За шууд би хүмүүсийн хамгийн их асуултыг асууя. Стартап гэж юу юм бэ? За яг юуг стартап гэж хэлээд байгаа юм те. Одоо яг стартап чиглэлээр манай Эрдэнэбат буюу Эрка маань 2014 оноос хойш байна уу те. 2014 оноос хойш 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэр стартап гэж юу юм бэ Эрка? За тэгэхээр энэ өмнө SEO подкастын сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд подкаст орсон 3 найзтай баярлалаа. За тэгээд ер нь стартап асуултанд хариулах тий. Стартап гэхээр бид нар бас жоохон буруу орчуулад байдیں۔ Тий. Гарааны бизнес. Би бол тэр жоохон буруу. Би яг бид нар л тэр анхаал гаргасан л та. Гэхдээ стартап гэдэг чинь шинээр эхэлж байгаа бизнес гэж ойлгодог тий. Тэгтэл яг үүндээ тийм биш. Стартап гэдэг бол өөрөө энэ бол энэ менежментийн шинэ дэвшлэлт хэлбэр. Ямиг өөрөөр харах өнцөг, ямиг арай өөрөөр хийхтэй, маш бүтээлч, инновацлог, маш тийм хурдтай юм хакер сэтгхүүтэй гэдэг шиг. Тэгж хийх тийм аргачлалыг хэлээд байгаа. Ер нь аргачлал юм гэдэг. Тэгээ стартап гэдэг чинь өөрөө за жишээлбэл яг энэ стартап гэдэг энэ зүйлийг гол одоо онолыг гаргасан гэх юм уу? Захир үндийн алдартай энтерпренеур, Стэнфорд их сургуулийн багш Стив Бланк гэж хүн байдаг. За тэр хүн бол стартап гэж юу вэ гэж тодорхойлохдоо стартап гэдэг бол ийм богино хугацаанд өндөр өсөлт авчрах цоо шин бизнес загварыг ирж хайж идэг хайгуулын бас хайгуул хийдэг төр зүрийн туршилтын байгууллага гэж хэлсэн байна. За тэгээд ерөөсөө тэр цоо шин бизнес загварыг хайж идэг гэсэн ийм туршилтын лаборатори гэж хэлж болно гэж байна. За тэгээд ер нь бол стартап гэдэг нь өөрөө том компани жижигсэн хөлбөр биш те. Том буюу уламжлалт корпорацийн жижигсэн хөлбөр биш ээ. Тэр том корпорац уламжлалт компани корпорацуудыг удирддаг аргачлалаар стартапыг удирдах болдгоо. Энэ өөрөө өөрийн гэсэн арга аргачлалтай тусдаа бие даасан шинжилгээ ухаан гэж үзсэн байна. Тэгэхээр стартап гэдэг бол яг олон тодорхойлолтууд байгаа л да. Тэгээ энтерпренеур гэж хүн байдаг те entrepreneurship гэдэг. Энэ маань өөрөө ажил мэргэжил биш. Энэ бол амьдралын хэм маяг соёл гэдэг. За энтерпренеур хүн бол өөрөө нэг их сургуульд сураад төгсдөг мэрэгжил ч юм уу альбан тушаал биш гэдэг байгаа шүү дээ. Энийг бол хүн ямар ч хүн одоо алдаж оноо дампуураад шатаад ингэж явж байгаад амьдралаа сурдаг төлөвшдөг юм зүйл гэж үзээд байгаа. Гэхдээ нөгөө одоо шилдэг энтерпренеур гэдэг хүмүүсүүдийг хараад үзэхэд дандаа нөгөө топ сургууль төгсөгч нар байгаа шүү дээ тий. Тэгэхээр би бас яг ингээд хүмүүс хинч хийж болно гэд ялангуяа ингээд энэ тренерүүд, лекторүүд их яриад байдаг. Тэрүүнд нь одоо бас зарим хүмүүс жоохон ингээд айгүй амархан гэж ойлгоод байдаг, маш амархан гэж ойлгодог. Гүү ах гэж би бодоод байгаа. Тийм. Мэдээж тэгээд нөгөө шилдэг одоо хамгийн том хөрөнгө оруулалт авж байгаа гарааны бизнес гэж нэрлэгдээд байдаг. Орчуулад байгаа тийм буруу гэдэг стартапууд маань харахад дандаа том сургуулийн төгсөгч нар байдаг тийм ээ. Тэгээ магадгүй одоо бидний ингээд яриад байдаг хин ч гэсэн биш үү одоо Microsoft компани Bill Gates ч гэсэн одоо бас л тэнцээд орцсон байна. Тэнцээд орцсон. Харвардд бүр тэнцэж орчоод тэгээд хангалттай хэмжээний бизнесэнд томорхоороо сургуулаа хийсэн байгаа тийм ээ. Тэгэхээр бол бас нэг бодлын одоо хинч хийж болно гэж хэлэхээс өмнө би бол бас нэлээд махруу дайчин ажлынхаа төлөө зүтгэдэг ийм хүнлэлүүдийг хийх юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол зөв. Гэхдээ араа би хинч хэлж болно гэдэг үгээрээ юу гэж хэлсэн бэ гэхээр за одоо энэ стартап гарааны бизнес гэдэг энэнийг одоо хамгийн сайн тодорхойлох хамгийн сайн ном байдаг тий. Lean Startup гэдэг ном. Саяхан Монголд хэвлэж гарсан.
За Эрик Ries гэдэг энэ хүн маань 11 онд энэ Lean Startup номыг бичээд энэ маань өөрөө бест селлер болоод тэгээд гарааны бизнесийн одоо стартапын цагаан толгой библ гарын авлага гэж нэрлэгддэг юм ном болсон. Тэгээд энэ номон дээр гарааны бизнесийн талаар хэлсэн байгаа. За гарааны бизнест юу гэж хэлсэн бэхээр гарааны бизнест амжилт үзүүлнэ гэдэг нь үе шаттай юм процесс юм а тий. Энийг зааж болдог, сурж болдог зүйлээ. За гарааны бизнес ер нь бол гарааны бизнест амжилт үзүүлнэ, амжилттай entrepreneur болно гэдэг нь ийм Eureka moment биш гэж байна. Одоо жишээлбэл Ньютоны толгоон дээр алин манай таталцлын хуулиа нээсэн гэдэг штеп. Тэгэхдээ яг үндэ бол тийм биш байхгүй. Тэр хүний нүр их хөдөлмөр, ууггүй хөдөлмөрлөөр бий болсон зүйл штеп. Тэр нэг зүрх бол зүгээр домог. Тэгвэл яг тийм зүйл биш гэж байна. Тэгээ завхаагийн хэлж байгаа бол яг үнэн л дээ. Стартап амжилт үзүүлнэ гэдэг чинь өөрөө ийм төрмөл зүйл, төрдөг зүйл биш гэж байна. Тэрийг биш штеп. Ямар ч хаанч төрсөн байж Монгол төрсөн, Америк төрсөн, эсвэл мөнгөтэй байна уу, ядуу байна уу, эсвэл IQ мэдхгүй. Ер нь бол тэр хамаагүй. Хамгийн гол зүйл юу гэвэл эн чинь өөрийн гэсэн арга гаргалтай. Тэгээ тэр арга гаргалын зөв эзэмшээд ууггүй хөдөлмөрлөх юм бол ямар ч хүн амжилтанд хүрэж болно гэдгийг тэр номон дээр аягүй сайн тайлбарлсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр номон дээр бас нэг тайлбарлсан юм ингэж байгаа. Завхаагийн хувьд стартап гэж юу вэ? Стартап компани гэдэг чинь тий. Стартап гэж компани гэж миний ойлгож байгаагаар хүмүүс ингээ гарааны бизнес гэж бас ойлгоод байдаг. Би бол тэгж ойлгодог. Ер нь ингээд нэг ямарваа нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр гаргах болгондоо одоо хамт олноороо ярилцаж одоо бий болж нэг юм төслийн нэг ч гэдэгтэй адилхан юм зүйлсүүдийг хийдэг. Ийм одоо зүйлийг хэлнэ гэж боддог. Заавчгүй ингээд том компани бахаар стартап гэж хэлэхгүй биш. Би бол одоо нэг том компани дотор нэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгохдоо стартап гэдэг нэрлэлээр бас нэрлэж болно гэж боддог. Тэгэхээр бол ер нь хүмүүсийн хувьд одоо гарааны бизнес гэж зүгээр шинээр бизнес эрхлэгч гэдэг гэж нэг ялгаж болох байх. Зүгээр ингээ бизнес хийдгүү байж байгаа шинээр бизнес эрхэлж байгаа хүнийг бас нэг гарааны бизнес гэж хэлж болох байх гэж бодож байна. Нөө стартап одоо менежмент гэдэг бол өөрөө ийм бүтээгдэхүүн үйлчилгээг одоо зах зээл дээр нэвтрүүлдэг ийм арга аргачлал фреймворк гэж би бол ойлгоод байгаа гэсэн. Тэгэхээр бол яг нэг шинээр бизнес эрхлэж байгаа хүний хувьд магадгүй том компани дээр ажиллаад нэг өдөр тутмын рутин гэдэг тийм нэрлэгддэг. Ийм ажлуудыг хийж ирсэн хүн магадгүй шинээр бизнес эрхлэж байгаа тохиолдолд ажлаасаа гараа бизнес эрхлэж байгаа тохиолдолд энэ стартап менежмент гэдэг ийм аргачлалыг бас сурч болно гэж хэлж болох байх гэж бодож байна. Томоохон компани дээр бас магадгүй нэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаарай гэдэг одоо удирдлагаасаа чиглэл авсан хүний хувьд бас энэ стартап менежмент гэдэг энэ фреймворкийг судлаад тэр аргачлалаар нь бас бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж бас болох байхаа гэж бодож байна. Тэгэхээр бол стартап. Би нэг стартаптай холбоотой нэг мэдээллүүд байна. Энэ яаж юм гэхээр одоо шинээр байгуулагдсан стартап компаниуд яагаад дэлхийг эзлэн гээд байгаа гэдэг те 50 жилийн өмнө одоо энэ дэлхийн топ 500 компани ердөөсөө 10% нь л 5 жилийн дотор солигддог байсан юм. Одоо 30% солигдож байна гэдэг байгаа байхгүй. Тэнгүүтээ ингээд ямар нэгэн шинэ компани байгуулад ямар нэгэн арга барилаар эдгээр ингээд бүүм хийчихэд байгаа байхгүй. Тэгээд стартапын тухай ингээд олон тодорхойлтууд үзлээ. Тэнгүүт манлайлал гэж юу вэ гэдэг нэг үг өгч чинь. Ерөнхийдөө нэг юм хүмүүс ойлголттой мөртлөө тэрийг олон янзаар тайлбарладаг шиг. Стартап дээр иймэрхүү тайлбарууд нь. Гэхдээ энэ дундаас хамгийн яг юм оновчтой нь болохоор яг юм энтерпренeur гэдэг юм уу те. Ямар нэгэн асуудлыг ямар нэгэн шийдлээр орж хийгээд гэхдээ тэр нь маш өндөр өсөлт үзүүлэх боломжтой. Тэрэн дээр маш хурдан маневрал ажилладаг л гэдэг яг ийм тодорхойлт ер нь бол хамгийн төгсгөл дээр нь буудаг юм байл л. Тэгэхээр бид нэр яагаад өнөөдөр Facebook компани, Apple компани, Amazon компани өөрсдөө стартап гэж нэрлэдэг байгаа юм бэ? Тэгвэл тэр стартап гэдэг тэ нэрлэдэг байгаа учир нь буюу менежмент нь юугаараа өөр юм бэ гэдэг тухай ярилцъя гэж бодож байна. Одоо жишээлбэл дэлхийд дээр ингээд стартапын олон тэмцээнүүд байна тэ Эрика. Тэдний гол шалгуур үе. Энэ дээр ийм компани орж болно, ийм компани орж болохгүй гэж. За тэгэхээр төрөний яриан дээр үргэлжлүүлэхэд Эрик Ries-ийн тодорхойлсноор стартап гэдэг нь бол ийм тодорхойгүй нөхцөл байдал те uncertainty гэж байна. Тэр тодорхойгүй нөхцөл байдал цоошин бүтээгдэхүүн үйлчлэгийг бий болгох гэж оролдож байгаа хэсэг бүлэг хүмүүсийн нийлбэрийг стартап гэж хэлнэ гэж тодорхойлсон ба. Тэгээд стартап нь зөвхөн шинэ эхэлж байгаа бизнест яригддаг зүйл биш. Энэ бол том корпорацид байж болно. Төрийн байгууллага, төрийн бус бүр их сургуульд чинийг ашиглаж болно. Төрийн жахаагийн хэлтгтэй байвал
айгуу санал нийлж байна л та. За тэгээд энэ яагаад түрүү хэлсэн те яагаад тэгвэл том компаниуд дэлхийн хамгийн том компани Apple, Amazon бүгдээ л өөрсдөө бидний стартап гэж нэрлэдэг байгаа. Тэр гол шалтгаан нь юу юм бэ гэхлээр ерөөсөө л тэд нар энэ стартап гэдэг менежментийг бид нар ашигладаг те. Тэр сэтгхүүгээр тэр хандлагаар явдаг юм шүү гэдгийг л харуулж байгаа. Тэр нь юугаараа өөр юм бэ гэхээр уламжлалт компани бол тогтсон бизнес моделийг хэрэгжүүлдэг компани. А стартап бол тогтсон биш, цоо шин, өөр, бусдаас өөр тийм бизнес моделийг ирж хайж идэг. Тэрнгээрээ яадаг вэ гэхээр тэд нар шинэ моделийг олчих юм бол тэр нь бол өндөр амжилтанд хүрээд тэгснээр бусад уламжлалт стартапуудыг зах зээлээр шахаж гаргаад disruption гэдэг байгаа тийм. Одоо Nokia iPhone-ы жишээ нь тийм. Ингээ гаргацдаг гэсэн үг. Тэгээ шинэ зах зээлийг бий болгоод iPhone гаргацсан шиг. Тэгээд ингээ зах зээлийг маш богино хугацаанд эзэлчихдэг гэсэн. Тэгэхээр уламжлалт корпорациуд маань нэг хэвийн одоо бизнес моделийг хэрэгжүүлээ явдаг учраас тэднийх маш эрсдэлтэй гэсэн. Одоо тэгэхээр хизээ нэгэн цагт ийм гараашинда нөгөө нэг ингээд бэлэн гомын идээд хийж байгаа залуучууд гинт галзуу санаа гаргаад тэр том корпорациудын байхгүй болгочих магадлалтай байхгүй. Тийм учраас том корпорациуд өрсөлдөөнд үлдэхийн тулд өөрсдөө стартап байгууллагыг ашиглаад илүү нөгөө нэг байгаадаа сэтгэл ханах биш одоо орчиндөө тасан зогсох шин зүйлийг ирж хаах, шин зүйлийг бүтээх тэр аргачлал руу явж байна л гэсэн үг. Ер нь бол. Тэгэхээр нөгөө товхон компаниуд бол дандаа нөгөө инкрементал гэж нэрлэдэг тийм байх нэг тодорхой хэмжээний өсөлт хийхтэй. За одоо юу гэдэг юм байгууллагын зах зээл дээр эзлэх хувь гэдэг ч юм уу тий. За 10% байж байгаа 11% болгоё гэдэг нэг тодорхой хэмжээний өсөлтөдлийн төлөө тогтмол дасралтын өсөлтийн төлөө зорж байгаа бол энэ стартап майндсет гэдэг нэрлээд байгаа тий. Growth idea гэл тий. Энэ хак гэл энэ үгнүүдийн харангуут ерөөсөө ийм 10% өсөлт биш юм аа. Доор хойж 5x тий. Бүр минимумд 5 дахин. За ер нь тэгэл тий 10 дахин 100 дахин гэдэг л нэг ийм 3 жилийн юм яриад байгаа шүү дээ. Эхний жилдээ нэг 5 дахин өсөлт хий. 100 саяын борлуулалттай байсан бол 500 саяын борлуулалттай болгоо. Тэгтэл нөгөө старт уламжлалт бизнесүүд бол 100 саяын бизнесийн одоо орлоготой байсан бол энэ жил 10% өсөлт хийе 110 сая болгоё гэж борлуулалтаа болгоё ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд ингээд нэг асар том тооны ялгаа бас харагдаад байгаа тийм ээ. Би бас энэ дээр нэг гоё юу юм. Одоо OKR арга гэдээ бид нар хэрэгжүүлдэг байдаг тий. Тэгээ сүүлийн үед энэ төлөвлөгөөнүүд хараад сая Mobicom-ийн Хамаада захирлын сургалтын дээр ч гэсэн жилийн төлөвлөгөө гардаг гэсэн. Сар болгон тэрийг ревью хийж шинчилж тий юун дээр алдаа оноо гэдэг болсон. Тэгэхээр өмнө нь бол юу гэдэг 10 сараас ингээл төлөвлөгөөний хэсэг байгуулагдаад 12 сард батлагдаад нэгээс 12 сар хүртэл тэр төлөвлөгөөр явдаг гэсэн бол стартап солиор бол төлөвлөгөө нь маш богинохоо хугацаанд гарч маш богинохоо хугацаанд тэр төлөвлөгөөний дагуу ажиллаж үзээд тэгээ маш богинохон гэдэг нь 3 сар ч юм уу магадгүй 3-7 оны хугацаанд дахиад шинээр төлөвлөгөө гаргаад priority-го шинээр тавиад шинэ зүйлийн төлөө явдаг ч юм уу. Тэгэхээр энэ бас стартап менежментийн нэг хэсэг баг тий. Яг үнэ. Стартап гэдэг бол нөгөө уламжлалт компани буюу том компани тэр аргачлаас өөр гэдгсэн шүү дээ. Тэрийг хэлтэх нэг сая Золко хэллээ л дээ. Эрик Рис хэлсэн байд шүү дээ. Гарааны бизнес юу яагаад тампорт? Ер нь шинэ бизнес юу яагаад тампортдаг вэ гингүүд. Тэд нар маш их судалгаа хийгээд тэр судалгаанд хит хитгээд тэгээд тэрэндээ зориулсан амар урт хугацааны төлөвлөгөө юм гаргаад тэрийг хит сайн тууштай мөрдснөөс болоод тампортдаг гэж байгаа. Тэнгүүд бид нар менежментийн сургууль заалгадаг нь харин энийг л хийж ижил амжилтанд хүрдэг гэж үздэг шүү дээ. Гэтэл стартап тийм биш. Яагаад тийм бэ гэхээр бид нар стартап буюу шинэ зүйл, шинэ бизнес модель, өндөр өсөлттэй тэр нөгөө юм хийж байгаа хүмүүс тэр нь ирээдүйд хэрэглэгчнэр худалдаж авна, өсөлтөгчөөсөө давуу байна гэдгийг хизээч хинч мэдэхгүй. Тэр хүн энтерпренер өөрөөс мэдэхгүй, худалдаа өгч ч мэдэхгүй. Тэгээд уус uncertainty гэдэг гарч иртэй. Ямар ч тодорхойгүй зүйл байдаг. Тэгэхээр стартап гэдэг яадаг вэ гэхээр түрүүний хэлсэн. Бүтээгдэхүүний энгийн загвар MVP-гээ хийгээл шууд хийгээл шууд хус те. Тэгээд тэн дээрээ гол нь хийж явах явцдаа суралц. Хүмүүсээс фидбек ав, сайжруул, дахиад сайжруул. Энэ циклийг байнга хий гэж явна гэдэг. Түүнээ тэгэхгүй ингээд төлөвлөгөө суугаад ахаар энэ бизнесийн орчин чинь маш хурдтай өөрчлөгдөж байна. Дээрээс нь тэр хүмүүсийн гаргаж байгаа шинэ санаа, бүтээгдэхүүн, бизнес модель тэдний таамаглал учраас тэрийг валидейт сайн хийхгүйгээр гаргахаар одоо шатах ч юм эрдэх магадлал аяга өндөр байдаг юм ч л те. Лавгаагаас би нэг юм асуумаар. Лавгаа энэ талаар сайн мэдж байгаа болов. Энд чинь компаниуд ингээд өөрчлөгдөөд бүүм хийгээд байна уу гэхээр нөгөө талдаа бидний хэрэглэгч нь өөрчлөгдөд байгаа юм те. Бид нар хэд хоногийн тухай new normal буюу одоо цоошин залуучууд энэ generation Z ч гэдэг байгаа те. Хоёр өөр юм шиг байна. За цоошин
хүмүүс хэрэглэгчид ирээдүйд бий болох гэдэг тийм. Нөгөө талдаа бид нар 10 жилийн өмнө утасны хэрэглээ өнөөдөр шал өөр болчихсон. Ингээд юм өөрчлөгдөд байгаа тийм. Тэгэхээр энэ стартап компаниуд ингээд шинээр бий болоод шинэ зүйл турш үзээ тэр нь амжилттай болж байгаа тэр шалтгаан заашгүй хэрэглэгчдийн тэр дадал зуршил ч юм уу хандлагын өөрчлөлт байгаа тийм. Энэ дээр гой сонирхолтой зүйлүүд юу байна? Би бол ингэж харж байгаа. Яг нь стартап ч өөрөө одоо new normal болох гэж байна тийм. Энэ шинэ биш болох гэдэг шүү дээ тийм. Чи одоо хэрэгэлдэг болъё бүр энгийн дадал одоо бид нар менежментийн нэрлэг хэллэгүүд байдаг хэрэгэлдэг тэгээд дадсан байсан бол одоо стартап гэдэг чинь өөрөө яг ийм шин зүйл байхаа болоод шин хив маяг болчихж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр энэ стартап гэдэг яриа орж ирээд одоо ярка хэдэн жил болж байгаа вэ Монголд тий 7-8 жил болж байна тий. Одоо нутагч эхэлж байна одоо хэрэгжиж эхэлж байна тий. Ингээ харахаар бизнесийн орчин өөрөө асар өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Нэг талаасаа маркетплейс дэх оролцоо харилцаанууд өөрчлөгдөж байна тий. Value chain-ээр явж байгаа энэ харилцаанууд өөр болж байна. Хоёрдугаарт нь Золкагийн хэлээд байгаа энэ хэрэглэгчийн зан төлөв асар өөр болж байна. Үүнд хамгийн том нөлөөлж байгаа нь бол технологи байгаад байгаа тий. Тэгэхээр илүү энэ амжилттай явж байгаа стартапууд технологи суурьтай байгаад байгаа нь өөрөө нөгөө технологийн компани стартап байх хэрэгтэй гэсэн буруу ойлголтыг ч юм уу тий нөгөө тийм нэг юм эндүрл гарч магадгүй юм шиг зөвөр миний харж байгаа онцг шүү дээ тий. Гэтэл зүгээр стартапын менежмент гэдэг зүйлийг альж уламжлалт бизнес дээр ч гэсэн худалдааны бизнес дээр юун дээр ч гэсэн зөв хэрэгжүүлж чадах юм бол түрүүн Жавхагийн хэлдэг шиг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхаа багт ч юм уу те энэ аргачлалыг оруулаад ер нь аргачлал нь бол одоо би ингэж ойлгоод байгаа байхгүй зүгээр их юм судалт орчин өөрөө тодорхойгүй байдал нь улам их юу болоод байна. Улам тодорхойгүй болж байна. Ковид бол бүр тодорхойгүй болгож шүү дээ. Тэгээ төлөвлөлөө судалсан байсан. Тэгэхээр энэ дээр дагсан эрсдэл өндөр байна те. Тэгэхээр тодорхойгүй нөхцлөөс яаж тэр өсөлтийг хийх гоё санаа гаргаад түүнийг амжилттай болох уу гэдгийг хэрхэн турших уу гэдэг л менежментийн аргачлал байгаа даа байхгүй. Тэхийн тулд нөгөө тодорхойгүй нөхцөл дээр ажиллах бас нэг юм шаардлагууд гарч байгаа те. Баг яаж зохион байгуулах хэрэгтэй юм те. Баг дотор ямар менежментийн дүрмүүд үйлчлэх хэрэгтэй юм те. За хизээдээ одоо юу гэдгийг хуучин бол ингээд судалгаа хийгээд судалгааны тайланд үндэслэж бүтээгдэхүүн хөгжүүлдэг гэдэг үл зүгээр санаа байх юм бол одоо стартап менежмент бол санаа байх юм бол илүү богино хугацаанд прототип хэлбэрээр гаргаад хэрэглэгчдэд хэрэглүүлж туршиж үзээд тэгээд окей хэрэглэгч авч ийн л байна гэвэл тэрийг авах хэрэглэгч байгаа гэдэг зах зээлээ туршиж үзээд тэгээд тэрэн дээр хөрөнгө оруулалт босгоод яв гэдэг загварчил байгаа даа. Хөрөнгө оруулалт босгоно гэдэг нь бол бизнесийн хувьд аваад үзэх юм бол түүндээ бас тэр төсөлдөө хөрөнгө оруулаа л гэсэн үг шүү дээ тий. Би дасан бизнесийн хувьд бол одоо тодорхой хөрөнгө оруулалтын сангууд тий. За энийг одоо ингээд дэмждэг хөтөлбөрүүд гараад ирж байна. Энэ өөрөө илүү өндөр өсөлттэй эрсдэл багтай хөрөнгө оруулалт юм байна гэдгийг чинь бас тооцоолоод одоо бүх хөрөнгө оруулалтын сангууд олон төрлийн тэмцээн уралдаан хийгээд бас цаанаасаа ингээд том зургаараа чиглүүлээд л байна л да. Тэр хүмүүс нийгэм өөрчлөгдөж байгаатай холбоотой нэг би сонирхолтой статистик байна л да. Энэ TEDx дээр би үзчихсэн юм аа. Ер нь бол стартап дээр тэр эхэлж байгаа бизнес юм уу тэр хөдөлгөөнтэй шинэ disruptive модельтэй бизнесийн амжилттай байх шалтгаанууд гэдэг. Тэрэн дээр 42% нь цаг хугацаа гэж байгаа юм. Нэгсэндээ энийг их гоё тайлбарласан байгаа. Цагаа олсон байдал тий. Жишээлбэл интернетийн хурд нэмэгдээд видео үзэх хэмжээнд хүрэх үед YouTube байгуулагчсан гэж байгаа. Тэрнээс өмнө бол яг ийм тий модельүүд байж байгаа байхгүй болсон. Тэр нь хүмүүс хурднуудаа учраас видео үзэж чадаагүй ч гэдэг юм уу тий. Uber-ыг бол тэгж ярьдэн ш нөгөө Америкийн такси үйлчилгээ байжсэн нэг удаа ажил хаялт зарлахад нь хамгийн ойр байсан ийм аппликейшн өөрөө Uber байсан гэдэг. Тэгэхээр энэ цаг хугацаас хамааралтай. Хоёр дахь нь болохоор чухал зүйл нь болохоор 32% баг. Ер нь бол та бүхэн одоо нөгөө Shark Tank-аас харсан байлгүй. Хүнийг нэг харж ингэж мөнгө хийгээд байгаа. Энэ ер нь хулигдчихаар нөхрөө гээд. Хэрэг хулигдчихаар нөхөр сайхан юм ярьж байгаа бол за энэ бол тий юучилж магадгүй эргэлздэг ч юм уу. Тэгэхээр за гурав дахь нь бол санаа, дөрөв дахь нь бизнес модель, тав дахь нь хэдийн хэмжээний мөнгө өсгсөн. Өнөөдөөс 14% нөлөөлж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм бас сонирхолтой тоонууд байна. Тэгээ сая юу яаж тавгаар судалгаа хийхгүйгээр гээд хэлчих шиг болох. Шууд прототип боксер гээд мэдээж судалгаа хийн штэ. Яаж үзсэн. Тэр судалгаа бити хийгээд цаг алдаад юм уу? Тэрнээс ч бол дампуурж байгаа. Маш хурд судалгаа хийхгүй байх шүү дээ. Хийн. Одоо судалгаа мэдээлэл гэдэг чинь өөрөө бас яг судалгаа хийхгүй гэсэн за би тэр хүлэмжшөөрлөө бас буруу тий судалгаа хийх хэрэгтэй, судалж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр судалж мэдэх аргачлал ч өөрөө бас их өөр болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр судалгаанд үндэслэж хит их урт хугацаанд юм уу эсвэл томоор төлөвлөхгүй л гэсэн үг л дээ. Яг миний ойлгож байгаагаар болохоор нөгөө яг ингэж хэлэх гээд байна. Прототипинг гэдэг нь өөрөө судалгаа хийдэг аргачлал нь өөрөө прототип хийдэг болцсон юм шүү тий.
нөгөө ерөнхийдөө нөгөө параллел ажилладаг шүү давхар тий. Судалгаагаа хийх завсраар үйлдвэрлэдэг тийм ээ. Тэгээд окей болж гинэ гэх юм бол их хэмжээний үйлдвэрлэлийг оруулдаг ч юм уу. Ийм зарчим руу гаргаад байна. Сая бид өмнөх дугаараар нөгөө SEO survey тий. Тэрэн дээр нэг тоо байсан шүү. Бид нэр чинь тухайн үед анхаарал татсан. 86% нь бүтээгдэхүүнээ туршлаггүйгээр зах зээл дээр гаргадаг тий. Харин бүр стартап дээр бүр эсэргээрээ жишээлбэл энэ lean startup гэдэг би бас lean startup номыг бүр онцолж бизнесийн номон дундаас онцолж авч уншижсэн байхгүй. Тэрэн дээр яг л тэр арга яваад байгаа шүү тий. Прототип хийгээд хэрэглэгчид туршиж үзээд бүр хэрэглүүлж туршиж үзээд тэгээд тэндээсээ суралцаад дахиад хоорондоо ярилцж байгаа сайжруулад тэрийг дахиж туршаад гэдэг ийм цикл яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бүр стартап методологи гэдэг үү тий. Судалгаа их аргачлал биш бол гэдэг байна тий. Тэр санал нийлж байна. Би нөгөө түрүүн судалгаа хийснээс бол Лампорт гэдэг дээр тэр зохиогчийн санаа бол юу л да. Судалгаа гэх уламжлалт судалгаанд хэлж байгаа байхгүй. Ингээ бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө бага судалгаа хийгээл тэгж явсаар агаал гаргадаг. Тэрний оронд харин тэрийг зүгээр амьдрал дээр шууд туршаал гэсэн үг байхгүй. Шууд хийгээд үз. Тэрийг нэг гараашнда галтгоонд хаан ч хамаагүй энгийн загвараа хийгээд тэрийг шууд хэрэгснэрээ хэрэглүүлээд тэн дээр гарсан санал зөвлөмжийг аваад буцаа сайжруулад ингэж явсаар агаад энийг одоо яг lean стартапын явсан нөгөө цикл гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энийг л одоо PMF буюу бүтээгдэхүүн зах зээлийн нийцэл гэдэг ойлголт байдаг. Энэ нийцэл хүртэл энийг хийх хэрэгтэй гэж л үздэг шүү дээ. Компаниудыг гайхаад шүү. 90% нь зохион байгуулалт амар бүтлмуутай тий. Амар сонь бүтэлчээ. Тэгээд тэрийг асуудгүй юм шүү. Хоёрдугаар зарим нь ингээд шинэ уух юм гаргах чинь амсгаар амар муухай. Тэргээ нэг 10 хүнээс асуусан бол бас арай өөр ч юм хэлэх байж. Яг хоо технологийн салбарын хувьд бол одоо ялангуяа бид нар шиг платформ хийж байгаа хүмүүсийн хувьд бол хийгээл тий бүр юм трийг нь шалгадаг аргачлалууд програмууд байдаг. Тэр дээрээс үнслээ манай энэ товч үрдээс ажиллахгүй байна. Хүн дээр эн чинь анхаарал татахгүй гэдэг юм ингээд сайжруулаад явааддаг. Тэгэхээр ингэж юмаа хийчихэд байшингаа барьж дуусчаад хүмүүс оруулаад зохион байгуулалтыг асуух биш. Эхнээсээ та ямар гэр бүлтэй хэдүүлэн амьдэртیں۔ Тэгвэл танд энэ зохион байгуулалт яаж ийн те? За, лавгагийн хүүхдүүдтэйгээ амьдардаг хүний хувьд юм байна. Ээж авч байгаа амьдардаг бол ингээд нэг юм судалгаа хийчмээр санагдаад байдаг байхгүй. За, энэ бол стартапын бас те зайлшгүй нэг байх ёстой онцлог юм аа гэж. За, өөр стартапын менежментүүд яг онцлог гэдэг дээр хэдүүлээ фокуслаад яваа. Бид нэрийг шинээр компани үүсгэн байгуулж байгаа ч хүн ярьж байгаа, стартап дундаа явж байгаа ч хүн сонсож байгаа. Магадгүй том корпорац төр тий бид нар сүүлдээ корпорацтай уулзаж бас ярьж байсан шүү дээ. Та гоё харагдаж байна тий амар хурдан маневртай хурдан хөдлөл хурдан шийдвэр гаргаад манайх бол хэцүү болцсон шүү дээ гэдэг корпорацийн ярьж байгаа. Тэгэхээр ингээд олон талаас сонсож болохоор яг ингээд голчлоод менежмент гэдэг дээр фокуслоод явбал стартап менежмент гэдэг дээр яг хэд хэд аргачлалууд байгаа юм тий. Тэрийг ингээд зөв эзэмшээд яг тэр юугаар тэр аргачлалаараа зөв ингээд одоо майндсет тий ямиг харах өнцг тэр хийх байдлаараа ялгархыг л стартап гэдэг болохоос биш заавал тэр нэг юм амар юм нэг эрдэмтэн те iPhone шиг шинэ технологи гаргаад инновац гэдэг чинь ч өөрөө тийм амар одоо rocket science гэдэг шүү дээ те амар нүсэр юм биш шүү дээ маш энгийн зүйл бидний ярьдаг нөгөө эсхий тавч шиг ч гэсэн стартап байдлаар хийж болох л байхгүй юу тэр нь юугаараа одоо яг л уламжлалт бүх хүний хийдэг ингээд эсхийгээ гараагаа боловсруулад нэг юм жоохон өнгө үзмж муутай зуулчдад ихтлгүүр тавиад зардаг. Энэ бол ингээ хийх юм бол энэ зүгээр жижиг дунд бизнес. Тэгвэл тэр эсхийг боловсруулдаг аргыг өөрчлөөд те илүү хэлбэршүүлээд эсвэл дизайныг бусдаа шал өөрөөр хийгээд зарж байгаа байдал нь өөр байж тэр тийм арга замыг хайгаа туршаад те ингэж яваад ийм арга барил ийм менежментээр явж явах юм бол энийг тэр эсхий гутлын одоо цехийг чинь стартап гэж нэрлэж болох байхгүй. Тэгээд энэ дээр айгүй олон аргачлал байдаг. Түрүүн хэлсэн lean startup гэдэг үндсэн гол аргачлал мөн design thinking те загварлах сэтгэлгээ growth hacking гэдэг одоо стартапын олон үе шат байгаа шүү дээ. Нэг санаа болон бизнесийн зүгээр санаагаа олох хэсгээс эхлээд хамгийн сүүлд IPO хийгээд exit хийгээд те гарах хүртэлх тэр донд олон одоо шат байдаг. Тэр болгон дээр өөр аргачлалууд ашиглана. Өөр юмнууд байна, өөр юутай байна те гэл юм л. Эркээс асуулт байна л да. Тэгвэл одоо стартап гэдэг бизнес соёлын одоо менежментийн тухай ярьдаг. Тэгвэл энэ соёлыг яаж бүрдүүлэх вэ? Бас энэ дээр аргачлалууд байна. Одоо нэг хэдэн дүрм гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг нэг гоё тодорхой ярьж байна. Тэр надад аягүй сонирхолтой санагдсан. Хүүхдүүд болохоор илүү юм амраа маглан аз жаргалтай Google орчид төсөөлөд байгаа. Тий, нэг юм гоё догт яг үнэндээ гоймонго хүнжилтэйгөө мишоктойгоо ажил дээр 24 хоног цаг байх тухай ч юм шиг те. Тэр нөгөө юун дээр хэлдэг шүү дээ. Эрик Рис Lean Startup номон дээр дахиад жишээ те. Тэн дээр бид нар аягүй домог сонсч байсан те. Одоо Стив Джобс те гараашнда байжгаад
бэлэн гомын идж байгаа. Тэгээд ийм том компани байгуулчлаа. Тэг яг үндэ тэр бэлэн гомын идэхтэй гараашнда байхтай гол биш шүү те. Түрүүн бас жавхаа ярьсан. Ингээ харахаар зүгээр эмх замбраагүй ингээ бужигнах тий хамаагүй дураараа байх юм шиг бодогддог. Зүгээр юм шорт одоо ийм подол хөмсөө джинс өмтэй явж байна. Энэ минь гол юм биш. Эн чинь өөрөө цаана бас юу байдэн шүү. Аргачлал нарийн ухаан байгаа тий гэдгийг бол бас хэлсэн байдаг л та. Тэгээд тэр түрүүн лавга асуусан стартапын соёл гэдэг. Энэ бол амар чухал зүйл. Том байгууллагууд бол ихвчлэн дүрм журмаар хүмүүсийг барьдаг тий. Одоо байгууллагын дотоод журм, хална, шийтгэнч гэдэг юм урамшуулна тий. Цаг бүрт хурууны хийж гэдэг юм. Стартапууд илүү нөгөө оюуны юу гэдгээр илүү нөгөө соёлыг төлөвшүүлэх энэ хамгийн хэцүү зүйл тий. Соёлыг зөв төлөвшүүлсэн газарт ямар ч дүрм журм хэрэггүй гэж байгаа байхгүй. Тэд нар өөрсдөө л юмнуудаа хийгээ явчихдаг. Тэгээ тэр стартап соёлыг төлөвшөх нь маш чухал байдаг. Тэгээ энэ дээр яг хид хідэн дүрмүүд байдаг тий. Одоо жишээ нь Idea Meritocracy гэдэг. Та ядас Google-ээс хайгаад үзвэл яг болно. Radical Candor буюу эрс илэм далангүй байдал тий. Одоо Idea Meritocracy буюу хин нэгэн захирал ч юм уу захирлын л албан тушаал нас ч юм уу тэрнгээрээ тэр хүний хэлсэн болохоор л тэрнэн шигээр явна биш. Хинийх нь зүв бэ гэдэг нь хождог дүрмтэй гэдэг ч юм уу. Radical Candor эрс илэн далангүй байдал гэдэг нь бусдыгаа гомдоохгүй үнд зүйлрүүнд дайрахгүй гойр эрс шудраг бодит үннээ нууж хаалгүй хэлдэг байх гэдэг тий. Тэгэхээр энэ соёлууд тэгэл give first гэж байна. Одоо эхлээд өг дараад нав тий гэдэг гэх мэт ингээд 10 үеийн юм зарчмууд байдаг л та. Тэгэд энэ уусаа стартапыг ер нь байгуулгын соёлыг тогтооно гэдэг аяг хэцүү зүйлтэй. Гэхдээ энийг зөв тогтоож чадвал ер нь гайхамшиг гэсэн үг. Бүр замбраагүй байх тухай биш. Замбраагүй юм шиг харагдаж байгаа боловч цаана ийм тодорхой бас өөр соёл байна. Харагдаж байгаа байдал ч өөр нарийн аргачлал технологи юм байгаа юм шүү. Шинжлэх ухаан байгаа шүү гэдгийг хэлээд байгаа. Тэрнээс ч одоо юу гарч штэ нөгөө үр дүн гарч байна тийм үр дүн гарч. Одоо яг энийг нөгөө нэг Стив Джобсын ном байгаа штэ. Тэрийг нэлээд олон хүн уншсан баг те. Тэрэн дээр яг энэ шинэ бүтээгдэхүүнүүдийн багуудыг яг ийм стартап байдлаар компани дотор тусад нь гаргаад тэгээд зарим тохиолдолд бол яг ижил төсөл дээр 2 баг гаргаж энэ төр хооронд нь өрсөлдүүлдэг юунууд байгаа байхгүй те. Ингээд нэг ийм бас нэг юм байгалийн юугаар нь ингэж нөгөө хооронд нь өрсөлдүүлж гаргадаг ингээд бас их сонирхолтой кейсүүд баг дотроо өрсөлдөн хүмүүс хоорондоо өрсөлдөн тэгээ тэр дотроос яг жинхэнэ шийдлүүд гарч ирдэг юм гарч тий. За нийгмийн хувьд түл стартап ямар хэрэгтэй? Нийгмийн хувьд ер нь Монгол улсын хувьд тий Монгол улсын хувьд одоо бидний хүрээнд бол тэгээ нийгмийн хувьд яагаад хэрэгтэй вэ? Ер нь одоо орчин үед тий улсууд тэгээд хотууд тий ер нь бүс нутгууд энэ стартап экосистем гэж байгаа. Стартапууд үүсч бий болох тэр таатай орчныг бүрдүүлэх гэж байгаа тий. Экосистемийг төлөвшүүлэхэд бол маш их мөнгө зардаг болсон. Маш их анхаардаг болчихсон. Тэгээ тэр нь стартапуудыг ингэдэг тий. Тэнгүүт энэ яагаад гэж байгаа юм гэхээр стартап гэдэг чинь өөрөө entrepreneurship гэдэг маань өөрөө зөвхөн мөнгө олох тухай тий бизнес хийх тухай зүйл биш байгаа даа. Энэ бол ямиг өөрөөр хийх тий. Богино хугацаанд бага зардлаар шийдлийг гаргаж ирэх ийм аргачлал байгаа. Тэнгүүт энэ нийгмийн бүхий л асуудлыг entrepreneurship ашиглаад шийдэж болж байгаа. Дээрээс нь хүмүүсийг ажлын байртай болгох гэдэг ч юм уу, улсыг хүчрэх байлгах тий баян байлгах. За тэгээд шинэ технологиудыг гаргаж ирэх гэдэг. Энэ зүйл дээр ерөөсөө маш чухал болоод. Одоо энийг аюул амжилттай хэрэгжүүлж байгаа бол шинэ Израиль улс байгаа тийм. Израиль улс бол ийм дайсагнасан улс үндэснээр хүрээлүүлсэн тийм ямар ч байгалийн баялаггүй жижиг улс. Гэхдээ эдгээр entrepreneurship стартап гэдгийг ашиглаад маш богино хугацаанд маш хүчтэй хүчрэх баян тийм технологид суурилсан юм улс болж чадчихна. Тэгээд тэд нэр Израилийг бол бүр стартап үндэстэн гэдэг хочтой болтлоо тэгж яасан байна шүү дээ. Тэгээ Израилаас маш олон технологиуд гарч ирдэг те. Тэгвэл ерөөсөө улс өрсөлдөх чадвартай байх, улс хүчрэх байх, улс баян байх, иргэдэн илүү сайхан амьдралтай байх гол одоо тэр олон хэрэгслүүд багийн хамгийн үр дүнтэй нэл entrepreneurship энийг экосистем тухайн улс, тухайн хотод төлөвшүүлэх нь чухал юм байна гэдэг дээр бол дэлхийн нийт бол ерөнхийдөө санал нийлээд байгаа. Тэгээ энийг энэ рүү бол маш их тэр мөнгө. Одоо Монгол улс ч гэсэн энэ дээр тодорхой хэмжээнд нэг үе бол анхаарад энэ рүү бас аягүй чиглэдэг тий. Тэгээд стартап Монгол байгууллага сүүлийн 19 жил яг энэ дээр ажилласан. Тэгээд нэлээд олон зүйлүүдийг хийсэн. Үр дүнгууд ч нэлээд гарч байгаа. Тийм байна. Одоо бол энэ дэлхийн автоо болох тусмаа Израильд гарсан гоё бүтээгдэхүүн бид нар эндээс мөнгө төлөөл үйлчлүүлээд байх шиг байна тий. Тэгэхээр би бас тэр аналог подкаст дээр сонсч ирсэн. Тэр улс орны хөгжлийн тухай тэрэн дээр хүн амд хүрсэн технологийн шинжилэл тухайн улсыг технологийн шинжилэл инновац тухайн улсыг хамгийн өндөр хөгжинд хэмжээнд хөгжүүлдэг гинэ. Жишээлбэл сая Apple нөгөө өөрийнх нь
татвар төлдөг газраа хаана нүлээ нэг газар л авчихсан шүү дээ. Тэг яг тэрэн дээр бодит ийм улс орны хөгжил дээр нөлөө үзүүл чаддгүй ч юм уу те. Тэгэхээр яг тэр аль улсад ямар инновац бий болоод явж байгаа тэрний тухай улс үндэстэн нөлөөлдөг. Тэгээд стартапын тухай ч гэсэндээ би бас нэг өмнө судалж байхад яагаад нийгэмд хэрэгтэй юм бэ гэдэг бол бидний нэг бол энэ томоохон корпорациудын одоо бол ингээд гараад арах юм бол маш олон гадны дэлгүүр, ресторан, баарнаас эхлээд ингээд бүгдээрээ байгуулагдсан те. Тэднээ маш их үйлчлүүлж байна. Үгүй бол нөгөө талдаа бид нар өөрсдийнхээ энэ үүсгэн байгуулсан яг тэр Монгол шин чанартай ч юм уу гоё бизнесүүд төрөн гараад тэдний өөрсдөө байх тох. Тэгэхээр бидний нөгөө энэ урсгалч гэсэндээ хаашаа явж байна те. Тэрнээс ч хамаарат хүн амын ажиллах төвшин те. Энэ минь амар хамааралтай юм шиг. Тэгэхээр стартапуудыг амжилтаа дэмжсэн улс орн бол тэр мөнгөө дотроо эргэлдүүлэх биш. Харин бүр энчээ үүссэн технологи олон орноос юм орлого авчирдаг ийм болж өсч хөгжих хэрэгтэй юм билээ гэдэг. Тэгээ би бас нэг зүйлийн төлөө талаар дурдмаар. Тэр нь болохоор энэ Dreamers гэдэг аян явж байгаа. Dreamers аян болохоор илүү юм Монгол улсад одоо монголч өөрөө юм залуучуудын орн те. Монгол улсад ийм стартап энтерпренeur соёлыг түгээх те. Энэ нэг шинэ зүйл хийгээд явах гээд байгаа хүмүүс чинь бүх зүйлээ золиослоод л тэр инновац шинэлэг зүйлийн төлөө яваад байгаа гэдгийг ойлгуулах. Тэгээд холбогдлолтой хууль дүрм журмууд нь батлагдах гарах ямар ч бодлогын хүрээнд дэмжих. Жишээлбэл Малайзийн гоё жишээ байдаг баха тий. Стартап ингээд амжилтаа яваад тодорхой шалгуур анх юм бол шууд $100,000 шуучууд өгөө явдаг. Одоо бид нар ч гэсэндээ засгаасаа шууд бидний ч гэсэндээ Солонгос тэмцээн уралдаанд ороод тэрвээ манай дээр бүртгүүлэх юм бол шууд $50,000 өлөөч гэдэг юм уу тий. Тянжины дарга баха би тэг санаж байна. Хятадын том хурал дээр бүр өөрөө зарласан шүү дээ. Манай дээр ирээд та стартап байгуулаад тийм технологийн стартап компани байгуулад хэрвээ фейлдэх юм бол бүх зардлыг чинь манай хотын захиргаа өгөхөд бэлэн байна. Бүгдээрээ манад ирээчээ гэл ингээл дэлхийд даяар зарлж байгаа байхгүй. Тэгэхээр ердөөсөө Сингапурт бид нар өөрсдөө сая хэд толгой компани байгуулсан тийм. Тэгээ татврын орчин нөхцөл нь ч гэсэндээ ингээд урт хугацаанд бол татвар нь өндөр Монголоос. Богино хугацаанд бол бүр ингээд илүү тэгтэл ойрхон байгаа байхгүй. Ингээд бага хэмжээний орлого ашигтай үед бол тэр маш бага байдаг тийм. Тэгэхээр ингээд бодлохоор дэмжих хэрэгцээтэй байгаад тэгэхээр тэрийг бас уриалаад Dreamers гээд бас залуучууд нэгдээд маш олон энтерпренeur, маш олон юм стартап үүсгэн байгуулсан залуучуудаас нэгдээд явж байгаа юм билээ. Гэхдээ яг нийгэм ямар нөлөөтэй гэж байна. Тэгээ нийгэм байгаад тохиолдолд асуудал байж л байгаа шүү дээ. Тэ асуудлыг хоёрын янзаар шийдэж байгаа. Тэ одоо дундын энэ төр одоо улсын бодлогоор шийдэж байна. Нөгөөх нь бизнесээс шимараа шийдэж байна. Тэ тэгвэл тухайн асуудлыг хамгийн ухаалгаар тэ бүтээлчээр шийдэх шийдэл өөрөө энэ боломж нь энэ стартапуудад гараад байгаа байхгүй тий. Нөгөө талаас олон улсын аягүй олон одоо Seedstar за одоо дөнгөж сая хэд хоног юм Showbiz Summit гэж болж байна тий. Тодорхой яг энэ чиглэлийн асуудлуудыг ийм байдлаар ухаалгаар шийдсэн компетишн зарлал тэгээд тэр дээр нь шалгарсны санхүүжилт өгөөд хөрөнгө оруулагчтай холбоод ингээд бизнесийн зарчимд нь оруулаад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь цаг хожсон ирээдүйтэй тэгээ өсөлт их боломжтой хэл хязгааргүй энэ бизнесийн орчин үүсгэх гэхэд бол стартап бүрэн боломжтой гэж харагдаад. Нэг юм өрхийн жижигхэн дэлгүүр байгуулаад тэр нь өрхийн хэрэгцээг хангана гэвэл энэ бол уучлаарай биш те зүгээр эхэлж байгаа бизнес юм уу үүсгэн байгуулагдсан компани гэж бол болох байх. Энэ бол стартап философитой менежменттэй бизнес биш. Яг гоо гэхдээ тэр дээр байгаа ноу хауг бас стартап байдлаар зохион байгуулаад өргөжүүлж болно. Дэлгүүрийн ийм давуу тал гоё зүйлүүд ч болж байна. Энийг хөвлөл яасан юм бэ гэд дотор олон болгох бол арай өөр юм болоо явчихлаа. Яг тэрнээс нэг Founder гэдэг кино байгаа шүү дээ. Тэгэл монголч тэгэл дампуурдаг үстэй. Яаж? Эхлээд нэг гонц ажиллаулаад тэгсэн гайгүй байхаар нь дахиж хоёр дахь байгуулаад болохоор юм шиг байхаар нь гурав дахь байгуулаад тэгэл за зэрэг болитэйгэл гуруулыг наадаг гэсэн. Яг би надад чинь зарим нь дэгдэг баг. Зарим нь одоо би миний мэдхээр энэ бүүл гэдэг чи одоо Монгол үст тий. Монгол. Төлөвгийн давааны бууз гэж байна тий. Хажууд нь нөгөө гоё шүлэндээ чигээл Монгол яваад Blue Moon Group ингээл одоо эдгээр чинь стартап гэж хийж болж байгаа байхгүй. Олон хөдөлгөөнтэй. Бусдаас өөр 1000-аар хоолоо 3000-аар хоолоо зарчиж чаддаг. Стартап яг үндсэн хоёр шинж байдаг гэж үздэг. Нэгдүгээрт бол өвөрмөц байх хэрэгтэй буюу бусдаас өөр байх хэрэгтэй. Хоёрдугаарт үндсэнтэй буюу хүмүүс хэрэгтэй байх хэрэгтэй гэдэг. Энэ хоёр шинжийг зэрэг хадгалж чадвал стартап гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр түрүүн ярьсан шүлэндөө ч юм уу Монголд байгаа энэ бусад цааны газраас өөр байна те. Хэрэгтэй юу? Хямдхан одоо юу гэдэг гоё хоолтой үндсэнд өгч чинь. Тэгээд энэнгээр амжилт хүрч байгаа байхгүй. Тэгээд энийг богино хугацаанд одоо бас дээрэс нь скейл хийх боломжтой байх хэрэгтэй те. Богино хугацаанд өндөр өсөлт нөгөө 10x 100x хурдтай өсөх боломжтой. Иймэрхүү үндсэн шалгуурууд байгаад байдаг те. Би түрүүний Жохогийн хэлсэн дээр одоо ингээд монголчууд тэгдэг гээл те. Би бол ингэж боддог. Бид нар энтерпренeur гэдэг хүн ярьж штэ бизнес эрхлэгч сэтгэлгүйтэй хүн. Тэр хүмүүс чинь
түүз эхлүүлж байгаа ч гэсэн тэр сэтгэлгээ байгаа байхгүй юм хий тэ өөрөө юм бүтээ эсвэл бизнес эрхлэгч болъё гэх тэ. Тэгэхээр ийм үйлдэлтэй хүмүүс маань ч гэсэн тэр шин чанар дээрээ энэ шин мэдлгүүдийг шин аргачлалыг сурчвал одоо улам илүү сайн болно гэсэн үг шүү дээ тэ. Яг миний ер нь сая яриад тасарчлаа л да тасарчлаа. Гол нь одоо ингээ монголчууд ингээ дампуурчд юм аа гэх тэ. Тэгэхээр нэг стартап менежмент гэдэг энэ зүйлсийг сурах юм бол харин дампуурахгүйгээр 3 4 5 6-гаа удирдах болтдсон шүү л гэж би хэлэх гээд байна л да санаа. Тэгэхээр нэг энэ тохиолдлууд ер нь одоо ямар аргачлал байгаа юм бэ те. Магадгүй нэг эхлээд нэг жижигхэн магадгүй одоо гарааны бизнес биш тийм ээ. Нэг ясандаа нэг жижиг дунд бизнес эрхэлжсэн иргэн одоо за ер нь энэ подкастыг сонсонгоотаа за ер нь би өөр гарааны бизнесээ стартап майндсеттэй болъё. Энэ жижиг дунд үйлдвэрлэлээ өөрчлөе. Өөрөөр харъя гэвэл яг хаанаас яаж эхлэх юм бэ гэж. Тэндээ би хариулах. Төвөн бид дурдсан те нөгөө бид нар ярилцсан шүү дээ. Энэ стартап нөгөө MVP буюу өнгийн загвар хийгээд тэрийгэ туршдаг юм цикл байдгаа гэх те. Энийг хийгээд гэж ярьжсэн. Тэгвэл яг тэр чинь байхгүй үндсөөр нь. За ихэнх хүмүүс тийм алдаа гардаг. Одоо би жишээ нь тэгжлээсэн те. Жишээ нь бид нар одоо хүүхэдтэй те зарим дүүтэй байгаа шүү дээ. Тэнгүүт ямар ч хүнд өөрийнх нь төрсөн хүүхэд төрсөн дүү хөөрхөн хагддаг. Яг тэрнтэй адилхан ямар ч хүнд өөрийнх нь гаргасан санаа хийсэн юм төгс санагдах байхгүй. Тэгтэл амьдрал дээр тийм биш те. Тэгэхээр ихэнх хүмүүсийн алдаа гарга. Түрүүний Жавхагийн хэлсэн нөгөө түүц гаргаад дампуурдаг ч ерөөсөө л энэтэй холбоотой. Тэгэхээр яаж юм нэхэр эхлээд тэр нөгөө түүцээ салбараа байгуулахаас өмнө тэр борлуулалтаа хийхээс нь үйлдвэрээ барихаас өмнө офс төрөөслөхөөс өмнө тэр гаргаж байгаа тэр бүтээгдэхүүн үйлчлэгээ чинь хэрэглэгчийн сэтгэлд нийцж гинэ тэр PMF болж юу гэдгийг туршиж нотлох хэрэгтэй гэдэг. Тэр нотлох аргачлалаасаа эхлэе гэдэг. Тэхийн тулд яах вэ гэхээр бүтээгдэхүүнийхээ энгийн загварыг хий, нэг ширхгийг тэрийг хэрэгжтэй үзвэл турш тэгээд тэндээсээ санал зөвшөөрөл нь аваад зас дахиад тэрийг хэрэглүүл ингэж явсаар хагаад хэрэглэгчээ тэр үйлчлэгээ чинь хэрэгжин сэтгэлд нийцсэн үед харин зоригтой нөгөө салбараа байгуул хөрөнгө оруулалт. Ингээ явах юм бол илүү амжилт хүрнэ гэж. Гол одоо амин сүнс цөмбөн л юм шүү дээ. Lean startup юм. Тэгэхээр юунаас эхлэх вэ гэхээр эхлээл юу санаагаа олох дээр бас тэр загварчлах сэтгэлгээ дизайн тинкинг гэдэг аргачлал бол тэр стартапын цоо шин тийм санаа олох тусгай аргачлал шүү дээ. Тэр нь одоо асуудлыг зөв тодорхойлох. Тэн дээр бол чинь асуудлыг тодорхойлохдоо хэрэглэгчээ ойлгох гээл те. Хэрэглэгч яг юу хүсэж байгааг нь яг жинхнээс нь ойлгож гэдэг юм уу. Тэгээд тэр асуудал ер нь бол ингэж үздэг. Асуудлыг зөв тодорхойлчвал тэн дээр шийдэл болох амархан. Асуудлыг яг жинхэнэ асуудлыг тодорхойлох амар хэцүү. Тэгж чадсан хүн бол супер бизнес санаа олж чадна л гэж хэлдэг. Тэгэхээр асуудлаа зөв тодорхойлно амар чухал. Тэрэн дээр шийдэл гаргаа. Тэгээд тэндээс чинь бизнес санаа гараад тэндээс чинь продакт бүтээгдэхүүн үйлчлэг гараад тэрнээс цаашаа lean start. Тэгээд тэр одоо lean startup-ын юугаар циклээ хийгээд PM болчих штэ. Тэгсний дараа хөрөнгө оруулалтаа босгоод go to market буюу одоо зах зээл рүүгээ ороод тэгсний дараа нөгөө өсөлт гэдэг зүйл яригдчих эхэлнэ. Growth те. Тэнгүүд стартап бас л уламжлалт компаниас өөр юм өсөлтийг илүү нөгөө хакер сэтгэхүү гэдэг байгаа шүү дээ. Ямиг ингээд уламжлалт байдлаар мөнгө зарж нөгөө телевизээр ч юм ингэж хийх биш. Яаж одоо хялбар байдлаар богино хугацаанд хүмүүст хүргэх үү? Тэр сувгуудыг зөв олох те. Тэр нөгөө илүү нэг хакер байдал. Энэ дээр айгүй олон жишээ байна л да. Одоо башаа iTel дээр ч гэсэн жишээнүүд ярьж байна. Манай Жавхаа ч гэсэн одоо бизнес network дээр гой жишээнд бас ярьж чадах байх л та. Энэ дээр цаг уу явал те. Одоо манай баяр сайхан чинь тэрийгээрээ сургалт орж байгаа юм биш үү? 150 сурж байгаа сураг ба шүү дээ. Өнөөдөр болцсон чинь. Тэгэхээр бас гарааны бизнесийг хүмүүс сурыг гэж гарааны бизнесийг яаж хийх вэ гэдгийг бас хүмүүс судлаад сонирхоод л байгаа юм байна гэж бодлоо. Тэгээд 5 өдрийн сургалт юм билээ. Онлайн сургалт. Стартап дээр бас аимшигтай тоонууд бий л дээ. Юу н аимшигтай гэж юм нэхэр нийт Америкийн гэж уншиж ирсэн юм бэ. Тэгсэн чинь сая би энэ Монголын жишээн дээр ч байна. Монголын жишээн дээр 5% байгаа байхгүй. Америкийн жишээн дээр 10% амжилт олдог. 90% дампуурдаг. Тэ? 90% дампуурдаг. Тэгэхээр нэгсэндээ ийм өвөрмөц гинтийн өсөлт их боломжтой санаа болгон амжилт олдог. Бүр талан ч амжилт олдог тэ. Тэр яг never give up гэдэг дээр хизээч бити буужиг гэдэг дээр яг энэ жишээ төгөхгүй. 90% дампуурдаг. Тэгээ 80% дахиж хизээч тэр талаар оролддоггүй гэдэг. Тэгвэл тодорхой хэсэг нэгсэндээ 20% дахин оролдож шít. Тэднэрийн бол 70% амжилт олж чаддаг гинэ. Тэгэхээр ингээд ууггүй энэ дээр үзэх хэрэгтэй. Одоо би жишээлбэл iTel-ийн өвчсөндөө зүгээр л зочдуудлын консалтинг компаниас эхэлж явсаар гад одоо бүр ингээд Nokia 0-ын цаснаас эхэлдэг шиг юм болчиход байгаа байхгүй. Одоо шал өөр юм ийцээ явж байгаа тий. Нэр iTel жаа консалтинг компани. Консалтинг компани. Зүгээр л зочдуудлаа. MCS гүрвч гэсэн одоо
консалтинг компани шүү дээ. Менежмент консалтинг сервис гэдэг компани шүү дээ. Одоо ингээд зохиолын төрний хэлсэн тэр юу вэ шүү дээ. Дампуурах гэ дампуурдаг гэ тэ. Бас стартап майндсет тэр дампуурхаас бас айх хэсгүүж байгаа тэ. Дампуурж үзэх хэрэгтэй ч гэдэг юм уу. Гэхдээ тэрийг их цаг хугацаагаар их мөнгөөр бол бас болохгүй л гэсэн үг. Нөөцгөө бүх нөөцөө шавхаа дампуурах ч өөр айгүй эрсдэлтэй байгаа байхгүй тэ. Тэгээд энэ дээр бас нэг юм байна. Сая энэ супер кала гэдэг энэ зүгээр юм нөгөө юу нэг кабелийг юу гэдэг соронзон юу сая Kickstarter дээр гараад 1.7 сая доллар босгочихж байгаа байхгүй борлуулалт хийж байгаа байхгүй. Тэгэхээр нэг ширхэг загвар хийгээл тэгэл тэрийг урьдчилан борлуулалтыг авчиж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр асуудлыг шийдсэн гой санаа байсан бол түүнийг бас ингээ хэрэгжүүлдэг энэ олон улсын арга гаргачлууд байна. Энэгээрс ороод урьдчилан захиалга аваа явж энэ болж байгаа шүү дээ. Одоо надад бас нэг асуулт юм л дээ. Яг үнэндээ хэлэхэд ингээ стартап майндсеттэй компани удирдна гэдэг нь өөр их гүйцэтгэх захирлаас юм уу удирдлагаас их стрессний юм шиг санагддаг. Байнгын одоо ингээд нэг юм төлөвлөгдөөгүй шинэ юмтай нүүр тулах гэдэг. Тэгэхээр энэ орчин цагийн одоо компани гэж хэлээ л та модерн компани тий. Энэ компани удирдлага ямар чадвартай байх хэрэгтэй юм бэ? За окей, энэ стартап гэдэг бичлэгөө аргачлалыг бол хэрэгжүүлдэг байх юм байна. Дээр нь нэмээд юу байх юм? Тэгээ стартап хийн энэ энтерпренeur хүн байна гэдэг чинь өөрөөсөө хутганы ирэн дээр те. Энэ бол түрүүн бид урд хэлсэн шүү дээ. Энтерпренeur гэдэг бол амьдралын хэммээ юм гэхтэй. Тэгээ энэ бол нэлээ экстрим юм амар тийм шал өөр юм шүү дээ те. Тэгэхээр ер нь бол тэн дээр дурдахад өстой бүх төрлийн л авьяас. Одоо CEO стартапын CEO чинь chief everything officer гэдэг байна шүү дээ. Бүх юмыг хийдэг баг бүх юмны хувьд чадвартай л байхаас аргагүй болчихж байгаа. Тэгэл маш хурдан дасан зохицдог. Ер нь би бол тэр төрөний юм дээр хамгийн чухал юм тэр орчиндөө амар хурдан дасан зохиж өөрчлөгдөж өөрийгөө хөгжүүлж чаддаг. Яг л нэг стартапын юм шүү дээ. Тийм байх хэрэгтэй юм болов уу гэж миний хувьд бол тэгж бодож. Өшөө олон юм байгаа л та хэд өөрийнхөө юмс л. Яг энэ 7 хоног наадлаарч ярьжсэн байхгүй. Тэрний өөр одоо exponential age гэдэг шүү дээ. Exponent гэдэг үг нь өөрөө нөгөө зэрэг дэвшүүлэх гэсэн үг шүү дээ. Тэсн зүгээр нэг үржүүлэх тухайш зэрэг дэвшүүлэх юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр мөрийн хууль дээр сууртаа тий. Тэнгүүд юм exponential цаг үед тий. Цаг үед exponential leader буюу манлайлах хүн өөрөө ямар чадвартай байх хэрэгтэй юм бэ гэдэг. Энэ бас тэр Singularity University-дээс гарсан нийтлэл вебинар өнөдөр тулгуурлаад нэг 4 зүйл байгаа даахгүй. Нэгдүгээр болохоор TQ буюу техник хэрэглэх чадвартай гэнэ. Хамгийн юм ямар нэгэн зүйл гарахад тэрийг техникээр аргаар шийдэг. Жишээлбэл юу гэдэг. За ийм дизайныг хийлээгээд тэгэхэд гар дор програм байхгүй бол тэрийг маш хурдан аргаар олж чаддаг тий. Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тэрийг хурдан Google дээр тэр дундаас хамгийн зөв мэдээллийг олж чаддаг. Одоо технологийн ямар нэгэн байдлаар өдөр тутмын ажил амьдралдаа маш сайн хэрэгэлдэг байх хэрэгтэй гэж байна. За хоёрдугаарт болохоор өөрийгөө тогтмол хөгжүүлдэг байх хэрэгтэй гэж байна. Энэ болохоор яаж нэхэр маш хурдан юм өөрчлөгдөд байгаа бол тэр зүйлийг өөртөө маш хурдан авах хэрэгтэй гэж байгаад байгаа. За 3 дугаарт ирээдүйг таамаглагч гинэ. Ирээдүйг таамаглагч буюу одооноос цаашаа ирээдүйд те манай салбар яаж өөрчлөгдөх гэдэг. За ковидоос хамаарат мэдээлэл технологи хэрэглээ яаж өөрчлөгдөх гэж. Энэ гар утас чинь байх юм уу? Нүдний шил рүү орох гээд байгаа юм уу гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ ирээдүйд юу болох ч амар сайн таамаглаж мэдэх чадвартай байх хэрэгтэй гэдэг ч. Дөрөвдүгээрт болохоор инноватор буюу илүү шинжлэгч. Ийм зүйл гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь нэг инженер суурьтай бууж өгдгөө өөрийгөө сайхан хөгжүүлээл тий. Тэгээд өрөөдөөд юу болж байгааг таамаглалт юм уу эсвэл хэрэгтэй мэдээллүүдээ олж аваад за нэг ийм шинж гарч ин да гэдгийг мэдээлэл ярих хэрэгтэй юм шиг. Манай л хавгаач одоо олон стартап гаргасан юм шүү дээ. Бүтлгүүцж үтсэн, бүтэлтэй болгож үтсэн. Тэгэхээр хамгийн чухал ур чадвар юу байх вэ? Одоо л харин яг утгаар нь ойлгож эхлэх гээл явж байна бас тий. Ер нь л гэхдээ ер нь яг ур чадвар гэхээсээ илүү тийм юмнаас нэг тийм зурлахгүй салж сурах нэг амар шүү. Аль талаасаа тий ажилтнаас тэр хийж байгаа төслөөсөө тэр орчноо мэдрэл одоо нэг зөвгээд олоод авчих юм бол гэсэн үг шүү дээ тий. Тэрнээс ингээл энийг би бол наах ингэж бодож ирсэн. Энийг ингээл зуралдаал байгаад ах. Эсвэл энэ амар үнцэнтэй энэ хүн заавал байх ёстой ч гэдэг юм уу. Тэгээд их шаардлагагүйгээр ер нь их салж сурхал одоо сурдгийн байна л гэж ойлгож байна тий. Тэгээд лаваа айгаа зөв юм хэлж байна л та. Тэр нэг Lean Startup номдоос гардаг.
ер нь энтерпренер хүн те яг энэ стартапыг авч явж байгаа нь хамгийн чухал гарах ёстой шийдвэр нь энэ байдаг гэнэ. Хизээ пивот хийх үү, хизээ одоо хуваар нь хадгалах. Пивот буюу одоо хизээ энийг өөрчлөх үү, хизээ хуваар нь хадгалах уу гэдгийг маш торгон мэдэрч зөв өөрчилж чаддаг амжилтанд хүрдэг гэж байна. Тэгэхгүй ингээд хит ингээд нэг ингээд гаргасан анхны санаагаа тууштай гээл те тэрийг барай л яваадах нь дампуурдаг. Эсвэл хит бас ингээд тууштай биш гаргасан юмудаа хит өөрчлөөд байдаг нь бас дампуурдаг. Тэрний яг торгон мэдрэмж голыг нь олж явдаг хүн л мундаг гэж хэлсэн байдаг. Логотоос нь л айх хэрэггүй юм шиг байна тийм. Зөв буюу мэдэрч ийн үгүй юу гэдэг зүйл чинь л бас байж таа. Тодорхойгүй байдал. Ер нь тодорхойгүй байдал чинь өөрөөсөө суурилчаад байгаа шүү дээ. God you will not get you there гэдэг ном байдсан шүү дээ. Ямар Максвелл лээ, Маршалл лээ. Тэгээ тэрэн дээр яг энэ тухай гардаг. 30 наснуудын амжилттай яваа 30 наснуудын алдаг гэдэг. Тэрэн дээр 20 дотор хизээч битгий буужиг шал хэрэггүй рүү 20 жил дайрч марчдаг. Эсвэл өөрийн зүвгээд тэг хүмүүстэй ингээ бүр зөрөө дайрчдаг ч юм иймэрхүү зүйлүүд байх гэдэг. Тэгэхээр яг бас тэрэн дээр тэгэхээр ороод хэрэгтэй цаг үедээ оролдож үзээд болохгүй бол яхаа бас мэдрэмжэл асуудал нөгөө мэдлэгээс илүү мэдрэмж хэрэгтэй гэдэг шиг тийм. За аргачлалуудын тухай. Би нэг юм ярихад ч тийм ингээ хуучин ингээ боддог гэсэн тийм. Ер нь бидний үеийн залуучуудад юм уу тийм. За одоогоос бас залуу байж тийм. Янз бүрийн хийх гээд оролдоод хийж үзэж явах үед ингээд боломж их бага харагддаг байсан тийм. Яагаад гэвэл айгүй гоё одоо юм хийгвэл хинхэн хийцэн байгаа юм шиг тий бүх бизнесүүдэд ингээд эзэнтэй болцсон зах зээл нь хуваагдсан тий одоо том нэг шинэ боломж байхгүй юм шиг харагддаг байсан бол харин стартап гэдэг энэ ухтхуун энэ арга гаргачлууд болон энэ орчин нөхцөлийн өөрчлөлт бол харин бүр энэ одоо шинэ орчин нөхцөлд бол улам их боломж улам их хийх зүйл гарч иж харагдаад байгаа байхгүй тий өөрөөр шийдэх өөрөөр харах өөрчлөх өөр хүмүүстэй нэгдэх нийлэх гэдэг юм уу тий мөнгөгүйгээр бизнес эхэлж болно гэж тэгтээ өстой хотлаа сайхан авчи да гэж боддгоос яг одоо стартап яг энэ соёлыг бий болгоцсон тийм ийм өсрэлт хийх маш том өсрэлт хийх боломжтой бизнес байх юм бол хөрөнгө оруулах хүн Монголд за нэг гэх олон биш дэлхийд даяар бол маш олон болцсон байна тийм. Тэгээ тэр бизнес нь гол нь ингээд зөвхөн бид нар монголоор сэтгэх хэрэггүй юм шиг л. Энэ бизнесийг хэрхэн 7 тэрбум хүнд зарах вэ гэдэг тухай бодох хэрэгтэй юм шиг тийм. Тэр нөгөө хизээ өөрчлөх үү, хизээ юу хадгалах уу гэдэг дээр гэсэн. Тэрний гол юм нөгөө validate сэтгэлгээ гэдэг байгаа ш нөгөө баталгаажуулах юмыг. Түрүүн би нөгөө хүүхд хөрх хаагдаг гэдэг шиг. Хэний ч энэ одоо хэн нэгэн санаа гаргаад та энийг өөрчлөе гэж шийдэж байгаа ч эсвэл хэвэр нь байлаа гэж байгаа энэ зөвхөн чиний л таамаглалтай. Энийгээ заавал баталгаажуул гэдэг байгаа ш. Хэрэглэгчээрээ тестэлж үзвэл одоо юу гэдэг тэр юугаар нь тестлээ. Заавал validate хийл гэдэг санаа. Тэр validate-ийг хийхин тулд тэр lean startup-ын цикл гэдэг юм байдаг шүү. Гол санаа нь юусэн шүү дээ. Тэгэх хэмчлээ. Одоо ингээд бас нэг юм харахад Shark Tank гэдэг нэвтрүүлэг гарсан тий. Одоо 2 жил дараалан болсон баха тий. Тэрдээс нийтдээ нэг хэдэн төсөл байсан бай тий. Одоо ингээд харахаар яг ийм тэрдээс амжилттай яваа юм уу эсвэл тийм төслүүд санаж байна тий. Мөгний төслөө. Мөгний төслөө тий. Шоколад нь байдیں۔ Онс рүүмийнх нь бас гоё байгаа. Тэгэхээр тэд нар бол стартап уу? Тийм ээ. Би бол стартап гэж хэлсэн шүү. Яг би бол зарим нь бас биш байж болно л тийм. Бүгдийг сайн санахгүй л хальт. Би ер нь хөрөнгө оруулалт аваагүй нөхдүүд нь бол жидүү байсан юм шиг үлдээд байгаа. Яг л хөрөнгө оруулагч бол ерөөсөө л нөгөө scale up хийх болцоотой бизнес л хөрөнгө оруулалт хийх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалт авч чадаагүй нөхдүүд бол жидүү чинь нөгөөд байгаа гэж. Жилийн 40% үзүүлдэг биш. Жилийн 10 нугардаг бизнесийг сонирхож байна. Ер нь голонгой нөгөө VC буюу нөгөө venture хөрөнгө оруулагч нар бол дандаа тэгж харж байна. Тийм хөрөнгө оруулагчдын тийм эрсдэлтэй түрүүний хэлдэг шиг. За нөгөө 90 цаашийн зүгтээ 50% тэр мөнгө нь тэр компанид хийгээл алга болчоор ийм зүйл дээр ордог нь урт хугацаанд 10 магадгүй 100 дахин өснө гэдэг итгэл дээр л тэр хөрөнгө оруулалтын сангууд өөрсдийн шалгуураар хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байд. Хоёр төрлийн баталгаажуулдаг байхгүй. Хэрэглэгчээр нэг баталгаажуулах тий. За ямар ч юм зарагдах юм байна тий. Нөгөө бизнес утгаараа энэ ашигтай байх үгүй юу гэдэг чинь ахаад хөрөнгө оруулагчны өмнө бас нэг баталгаажуулж байгаа байхгүй тий. Аюу олон хөрөнгө оруулагчтай уулзсан, тэрнээс ахаад суралцсан, юу хүлээдэг, юу асуудаг тий. Яаж хөрөнгө оруулалтын хилцэл хийдэг гэд. Тэрийгэ давчна гэдэг чинь өөрөө ахаад нэг баталгаажуулдаг байхгүй юу тий. Ер нь хөрөнгө оруулалт босгохоор байгаа тусдаа дахиад дугаар авах хэрэгтэй хаад. Энэ бас алаан шүү дээ гэдэг шүү дээ. Одоо золко тэгвэл бүгд л мэдж байгаа. Юу яа л да.
сая бид нар чинь гарааны бизнес дандаа жижиг бизнесүүдийн үед эхлэлтийн бизнес дээр ярьлаа л да. Том корпорацийн гүйцэтгэх захирлууд компани дээр хэрхэн яаж стартап майндсет гэдэг юмыг бий болгох вэ? Хаанаас эхлэх вэ гэж. Жишээнүүд байгаа шүү дээ. Тий одоо жишээнүүд зөндөл байна л да. Яг Монголд тий Монголд одоо шинэ IT zone компани байна. Манай Жавхагийн одоо Жавхагийн зүг юм гэх юм. Манайд хөрөнгө оруулсан компани. Тий хөрөнгө оруулсан компани. Энэ тий IT zone бол нэлээд том жишээ шүү дээ. Манай стартап Монгол байгууллагаас одоо консалтант байдлаар аваад өөрсдөө энэ компанид корпорацийн инновашн гэдэг зүйл тий стартап доторх том корпорац доторх стартапууд тий нөгөө entrepreneur гэдэг entrepreneurship гэдэг зүйлийг хөгжүүлэх гээ. Тэгээд тэнцээ бид нэг сургалт хийгээд тэгээд тэр дотор ингээд тухайн IT zone компани ажилтнууд нь өөрсдөө тусдаа санаа гаргаад pitch тавиад тэгээд баг болоод стартап болоо өрсөлдөө тий тэнгууд компаниас нь хөрөнгө оруулалт хийгээд ингээд бас ингээд төөхөд байгаа. За ер нь ингээд бас одоо шинэ Mobicom жишээ авч болж байна. Mobicom болж байна өөртөө яг энэ чиглэлээр энэ стартап энэ өөрийнхөө одоо TED төв дээр M Office гэдэг тий coworking space-ийг байгуулсан. Тэр байгуулсан зорилго нь юу юм гэхээр хэд хэдэн зорилго байгаа. За мэдээж нийгмийн харилцааны хүрээнд за маркетинг чиглэл байх. Хамгийн гол шалтгаан нь юу вэ гэхээр тэр стартап гэдэг соёлыг өөрийнхөө тэр орчинд оруулж ирээ тий. Тэр өөрийнхөө ажилтнууд донд энэ стартап Монгол за гэдэг байгаа энэ стартап гэдэг нөхдүүдийг өөртөө авчирч суулгаад тэнд дундаа соёлын сурыг тэр ямиг харах хандлагууд байгаа шүү дээ. Ямиг хийж байгаа байдал, өөрөөр хийж байгаа байдал, сэтгэж байгаа байдлыг өөрийнхөө ажилтнууд донд уусгах те нэвтрүүлэх, шилжилт хийх зорилготой ийм гэдэг ч юм уу. Тэгээ монголчууд бол нэлээд яаж байгаа. Одоо MCS group гэхэд л жишээ нь яг ийшээ аяг хүчтэй орж шүү дээ те өөртөө. Хэмжил бизнес салаад. Номынуудаар уншаад байхад ингээд тийм томоохон компаниудын жишээ ч байна. Дотроо нэг хэсэг байгуулах нь өөрөө тийм стартап соёлтой биш бол юу юм шиг байна. Амжилттай байдгүй юм шиг. Тэгэхээр ер нь бүр тусдаа компани байгуулж их яваад тах шиг байна. Тэгээ хөрөнгө оруулалт өдр хийж. Одоо ингээд бодож аваад байгаа. Миний ойлгож байгаа. За жишээл Amazon компани ч одоо айгүй том компани шүү дээ. Гэтэл still тэр стартап майндсет нь байгаад тах шиг байна тийм. пицца баг маг гэх Пицца баг гэл тий. дандаа жижиг хэсгээс бүх юмнууд явдаг. Тэр дотор болгондоо эд хэсэг бүртээ тэр стартап философи юмнууд нь шингэсэн тий. Лин гэдэг чинь ер нь хөнгөн туранхай гэсэн амар олон утгатай шүү дээ. Зэгзгэр. Гоёрч болж байна. Тэгээд бид нэр дэвшилтэд гэж орчуулад байгаа. Гэтэ айгүй олон л корпорацууд түрүү сая ихлүүлсэн корпорацуудын стартап компаниудыг худалдаж авах нь их байгаа дээ. Нэгсэндээ өөрсдөө байхгүй технологи, өөрсдөө байхгүй тэр ур чадвар, өөрсдөө байхгүй тэр соёл, өөрсдөө байхгүй хэрэглэгч тэрийг тэнгуут стартапууд одоо Twitter-ийн жишээч байна те үүсгэн байгуулагдаад бүүм хийгээд дэлхийн топ сошиал нэтворкуудын нэг болцсон хэдий ч гэсэнд ашиггүй яваал байдаг те энэ хэрэглэгч энэ зүйл ашгаа өгнө л гэж явааддаг. Uber-ийн жишээч шүү дээ. Uber чинь 3 тэрбумын ашигтай болоо IPO байсан жилдээ. Алдагдaltaй 3 тэрбум долларын алдагдaltaй бизнестэй л яваад. Гэтэл тэр холын ирээдүйн үн цэнтэй учраас тэрэн дээр хүмүүс IPO-г нь юуг нь хувьцааг нь аваад хөрөнгө оруулаад явааддаг те. За тэгвэл Жавхагийн асуултыг үргэлжлүүлэл лавлуулаалцахад за уламжлалт гэж бодож байгаа ч юм байгаа бизнестэй стартап соёлыг одоо гаднаас баг авчрах уу эсвэл дотроос оролдож үзэх үү ер нь яавал зүг вэ? Яг ингээд нэг заавал том корпорациуд бол өөр аргаар хийж штэ тий. Тэгээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар за олон төрлийн бизнесүүд байгаа штэ тий. Тэр хүмүүс алхам хаанаас эхлүүл зүгээр үү? Тий entrepreneurship гэдэг чинь өөрөө соёл гэдэг байгаа штэ тий. Тэр нь байгууллагын тогтсон соёлыг өөрчлөнө гэдэг амар хэцүү зүйл байдаг гэдэг. Ер нь бол менежментийн ухаан заадаг шүү дээ. Ер нь хүнийг нэг том олцсон хүнийг хүмүүжүүлэх хэцүү байдаг гэдэг шиг. Тэгээд тэгтээ тэр соёлыг өөрчлөх тухай асуудал байхгүй. Тэгээд ер нь бол яг л тэр хүмүүсийн тэр майндсет тий гол юм ерөөсөл тэр юм бэл. Тэгэл айгүйх сургалтууд хүмүүстэй ингэ сургалтууд хийх ч юм уу тий. За тэгээд тэр хүмүүсээ илүү нөгөө тэр орчинд нь оруулж тэр юугаар нь амьдруулж үзүүлэхтэй entrepreneur хүний амьдралаар ч юм уу тэр experience-уудыг нь бий болгож байт юм. Тэгээд илүү тийм байдлаар явуулвал их зүгээр болов гэж би бодож байна. Тэгээд одоо жишээ нь манай Шунхлаа групп те сая демо дэй зарлаад манайхаас айтал иш ороод бас хөрөнгө оруулалт авсан. Тэгээд бид нар чинь бас л яг стартап соёлыг өөртөө явах гэж байгаа л нэг оролдлого штэ. За ерөнхийдөө төгсгөдөө тэгээд одоо энэ цаг үед хамгийн тохиромжтой үг болов
дайрны онол үүд шүү дээ. Хамгийн хүчтэй тий хамгийн ухаантай нь бол амьд үлддэг цаг биш болчихсоо. Хамгийн хурдан хуусч өөрчлөгддөг нь амьд үлд юм аа. Энэ бол энэ байгалийн хууль тий. Тэгэхээр одоо ч гэсэн COVID-19 бол биднийг маш том сорилтонд оруулж байгаа гэж ойлгоод байгаа. Тэгэхээр тэр том компанич бай тий дундаж бай жижиг бай тэр стартап менежмент соёлтой болох юм бол маш хурдан маневрлж энэ цаг үед энэ шинэ хэрэглэгчдэр бид нар амьд үлдэх хэрэгтэй байна. Үүний тулд стартап гэдэг нь юу вэ гэхээр би өөрөөдөө багшлахад байна л да. Стартап гэдэг нь өөрөө хурдан хөдөлдөг ийм зах зээл дээр бүүм хийх, маш өндөр өсөлт үзүүлэх ийм боломжтой шинэ бизнесээ тий инновац хийж байгаа шинэ бизнесээ гэж харж байгаа. Тэгэхээр хамгийн чухал хэсэг нь болохоор судалгаа хөгжүүлэлт. Гэхдээ тэр нь бол хүмүүсээр өөрийн бүтээгдэхүүний прототипээ хийгээд тэрийг асуугаад тэрийгээ дахиад хөгжүүлээд ингэж явдаг судалгаа хөгжүүлэлт юм байна. За хэрэглэгчийн түвшинд бол маш том өөрчлөлтүүд гарч байгаатай холбоотой маш хурдан маневрлах шаардлага гараад байгаа. За стартап гэдэг чинь зүгээр нэг нийлцээ хэдэн нөхөд биш өөрсдийн бас өөрсдийн соёлтой юм байна тий. Илт илэн далангуй байх, зөв хүний тий хэлсэн зүг биш. Хин хэлсэн зүг биш зүгээр зөвлөжүүл хэлсэн бол тэр нь зүг байх зарчим give first гэдэг юм уу. Тэгээ бүн мөнгө өгдөг компаниуд талууд бол байгаад байгаа юм байна. Энэ бол нийгэмд хэрэгтэй байна гэдэг ийм олон үндслүүд гарч байна л да. Ийм учраас стартап гэж тусдаа салбар гараад тусдаа хөрөнгө оруулагчид гараад засгаас дэмжиж олон хүмүүс стартап гэдээ яваад байгаа юм болов уу гэж бодож. За төгсгөлд нь та бүхнээс өөр нэмэх зүйл байна стартаптай холбоотой. За тэгэхээр би бол нэг зүйл юм. Стартап хийх гэж байгаа бол тий. Ер нь энтерпренeur хүн болъё гэж байгаа бол нөгөө жом шиг бай гэдэг шүү дээ. Жом шиг бай л гэдэг. Тэр нь юу гэсэн үг вэ? Жомч ерөөсө хизээч хөтгөө шүү дээ. Цөмийн бөмбөг дэлбэрсэн байх ч гэсэн ингээл мотоцлогтаал амьд үлдсэн байдаг. Тэгвэл ерөөсө зөв арга гаргалаа эзэмшээд ууггүй хөдөлмөрл тий. Метршгүй зүтгээ тэгэх юм бол амжилтанд хүрнэ. Гэхдээ ууггүй гэдэг үгний цаана нэг юм руугаа дайрах ш. Жом шиг орчиндөө тасаад өөрчлөлтөд хувраад яваатай гэсэн үг. Тэгэх юм бол хизээ нэгэн цагт амжилтанд хүрнэ. Жом шиг байл гэжлээ. Компанийнхаа логог жомоор зураач та. Юу нь хөрвүүлж болно шүү. Бас нэг энэ Эрка хэлэхээр саналаа л та. Нөгөө хэдэн настад стартап хийвэл хамгийн зохимжтой байдаг вэ гэдэг юуны судалгаа байсан. Harvard Business Review дээр 20-с 30, 50-аас дээшээ те 30 хүртэлх 50-аас дээшээс хоёр дээр бол ердөөсөө алдах багтал хамгийн өндөр те. Хамгийн өндөр. Хамгийн сайн нас бол 40-с 49 нас байгаа байхгүй юу? Тэрний дараа 30-аас 39 нас ордог. Тэгэхээр хамгийн түрүүлээ авах дугаар эхлэхэд эн чинь бас тодорхой хэмжээнд хэн болгон хийдэг зүйл биш ээ. Мэргэжсэн, сурцсан, мэддэг, тэгээ юм үзсэн хүн хийдэг гэдэг шиг энэ бас халуун чулуу 700 хүмүүс буюу 40-с 49 насн дээр хамгийн амжилттай байдаг юм байна. Статистик харахад 30-аас 39 бол бас тохиромжтой байна. Тэгээс нөгөө 50 наснаас ч хоошоо өссөн өсөөгөө хүний бид биологийн хөгжөлт явагдаж эхэлдэг гэж байна. Тэгэхээр тэрэн дээр бол бас тийм зөвхөмжтэй биш юм байна л гэж харагдаж байна л да. Манай KFC-г яг чинь шатсан шүү дээ. Тий яг уу магадлал баг гэж байгаа шүү дээ. Бит болохгүй гэсэн юм. Магадлал бага. Гэхдээ тодорхой орчин нөхцөл бас ахаад юу шинэ зүйл болж гарч ирэхийг бас одоо хинж таашгүй шүү дээ. Тий. Магадгүй залуу нас нь 30-аас 60 нас чулцаа явж байгаа юм байна. Хүний нас уртсаад байгаа даа. Нэг харахад стартап эхлэхэд хэзээ ч оройтгүй гэдэг харуулж байна тий. Бид нар ингээд стартап бол 20 эдтэй хүмүүсийн хийдэг зүйл гэдэг юм ойлголтын төр байдаг. Одоо Стив Джобс 22 тоо IPO хийсэн энэ гэл тий. Гэтэл яг үүндээ саяын судалгаагаар тий аваад үзсэн чинь амжилттай явсан стартапуудыг үүсгэн байгуулагч чинь анх үүсгэн байгуулж байгаа үеийнхэн наснд 45 гэж гарсан. Тэгээд 20 эдтэй 30 эдтэй хүмүүсийн тэр failure буюу дампуурах rate нь тэр хувь нь мангар өндөр байсан. Тэгээ хүн ингээд алдаж онж явсаар байгаа 45 орчим хүрэхээрээ тэнд аягүй туршлагатай. Тэгтээ ингээд бүх юмас орцсон. Тэгтээ стил энергитэй хэвээрээ бас хитрхи өгшин биш. Тэр үе дээрээ маш их амжилттай хийдэг гэдэг юм байгаа байхгүй. Энийг ч монголчууд хэлсэн шүү дээ. 40 хүрсэн дөрөө дарсан бат гэж тий. За сонсогчдод маш их баярлалаа. Энэ бол бидний 11 дахь дугаар. Тэгэхээр бид нэр цаашид ч үргэлжлүүлэн маш сонирхолтой зочдыг өрсөн байгаа. Тэгэхээр маш сонирхолтой сэдвүүдээр ярилцах болно. Мөн та бүхэн SEO подкастын дугааруудаар комент бичээд эсвэл SEO подкастын пэйж дээр өөрсдийн санал хүсэлт хамгийн их сонирхож байгаа зүйлүүдээ илэрхийлээрэй. Тэгээ байнгын сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдэнд нь ажлын амжилтыг хүсье. Тэгээ бүгдээрээ энэ COVID-19 цар сахлын үеийг амжилттай гараад бүгдийнхээ ажил бизнес нь бүгдээрээ амжилттай байгээ. За баярлалаа.